За сайн байна уу Давкан өнөөдөр та бүхэнд өөрийнхөө хамгийн их ашигладаг 3 аппликейшн онцолж өгч байгаа маш их баяртай байна. За хамгийн эхлээд нь бол мастер классыг ашигладаг. Мастер классыг бол яг амралтын өдрүүдөр нэлээд шимтэн сонсдог. Гадуур явж байхдаа болон одоо завтай үедээ фитнес дээр жишээлбэл одоо зам дээр алхаж байхдаа байнга сонсдог. Энэ бол ямар аппликейшн бэ гэхээр бүх салбарын одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг одоо яг гараад ирлээ. Хоол дээр гэх юм бол одоо Gordon Ramsay-гийн хоолны одоо жоруудыг ингээд гэртээ ирхий хийхгүй тий. Яагаад бид нар дэлхийн хэмжээний том одоо тоогоочийн хоолыг гэртээ хийж болохгүй шүү. Тэгэхээр энийг дагаж хийдэг. Энийг тааж одоо жишээл дагаж хийснээр стресс тайлагддаг. За хүлэн зөвшөөрөх хүмүүс өөрсдөө ингээд зөвлөгөө өгөөд тэр хүмүүсийн одоо шимтгэл одоо шилмэл зүйлүүдээс аавна гэдэг бол бас том боломж. Энэ бас нэг жоохон төлбөр илүү төсчгөр өшөө илүү гоё ингээд хичээлүүд нь ингээд дэлгэрүүлж авдаг байгаа. За дараагийн аппликейшн гэх юм бол Documents байгаа. Documents бол одоо зарим залууч мэдчихэж магадгүй. Гэхдээ Documents бол бүх төрлийн одоо компьютертэй холбож болох бүх зүйл рүү холбогдож ордог аюу том даваа талтай. Дээрээс нь миний ажлын одоо бүх таймлайн үүсдэг. За одоо нэг салбарт ажиллаж өөр салбарт орсон ч гэсэн тухайн үеийн чи одоо бүх архив хадгалагддагаараа даваа талтай. Зураг бол нэгтарч сайтай хадгалагдана. Файл одоо жишээлбэл гар утас руу ороод жоох ингээд бардагдчихдаг бол энэ дээр бол яг компьютер дээр байгаа юм шиг хадгалагддаг байгаа. За дараагийн аппликейшн бол Feedly гэдэг аппликейшн байгаа. За энэ аппликейшн бол ялангуяа одоо манай үеийн залуучуудад бүгдээрээ аливаа юмны сурах хязгаар гэж байдаггүй өдөр болгоос оролцож идэг. Энэ дээр бол одоо яг албан англи хэл те. За entertainment ингээд бичигдсэн нийтлэлийн англи хэл за ингээд зүгээр зүйлүүд бол одоо ингээд янз янзаар гарч ирдэг. Жишээлбэл энэ дээр ингээд өнөөдөр би одоо өөрийнхөө бас нэг онцлог юм нь бүх төрлийн юм байдаг энэ дээр. За өөрийнхөө авах сонирхолтой одоо энэ entrepreneurship юм уу, leadership ч юм уу. За эсвэл одоо энэ дээр байгаа хоол, өөрийнхөө хоолн дуртай. Тэгээ хоолны сэдвийг оруулангууд мэдээлэл нь зөвхөн чамд чиний хүссэн мэдээлэл чамд гарч ирнэ. А чиний дургуй мэдээлэл гарч ирэхгүй. Энэ өөрөө ямар давуу талтай вэ гэхээр гадаад хэлний мэдээлэл сайжран дээрээс нь мэдээллийг ангилж сурна, хэрэгцээтэй мэдээллээ цаг тухайд нь авна. Тийм учраас би та бүхэнд өөрийнхөө одоо онцлог аппликейшнийг санал болгоод туршаад хэрэглээд үзээрэй. Баярлалаа.